Умаа үзэний хавдрын хувьд бол ерөөсөө хүний папиллом вирусын халдвар хавдар үүсгэх үндсэн хүчин зүйл байна гэдэг бол тэр 96 оноос 1996 оноос хойш ингээд тэр яг батлагдаад өнөөдрийг бүр батлаад энэ дээр бүр тогтоод энэ чинь ямар ч хэрэгэлцэх юмгүй болсон. Тохиолдож байгаа бүх умаа үзэний хавдрын 99.7% нь тэ одоо хүний папиллом вирус гэдэг юм шиг. Хүний папиллом вирус HPV, хүний папиллом вирус англиар HPV гэж байгаа. Тэгэхээр яг хүний хөхөнцөр вирус гэд бас буруу хэллэг юм байлээ. Бас бид нэр хоорондоо ярилцсан. Хүний хөхөнцөр хавдрын вирус гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр читрхийн уртаг болчиход байгаа учраас хөхөнцөр хавдар гэдгийг папиллом гэж эмнэлгээр хэлдэг. Одоо эмнэлгийн хэлээр. Тэгэхээр хүний папиллом вирус гэж хэлэх нь арай товч буюу одоо ойлгомжтой тий. Тэгээ HPV буюу хүний папиллом вирус гэж ярих нь зөв зүйтэй гэж тогтсон шүү дээ. Тэгэхээр энэ вирусоос болдгоо гэж ингэж тогтсон байгаа. Гэхдээ энд нэг ийм гол асуудал юм. Ер нь умаазны хавдарчин нэг талаасаа зүгээр нэг эмнэлгийн хинч өвдөж болох юм шиг асуудал боловч нөгөө талаасаа бас хэмзэг асуудал. Ялангуяа бас тэр гэр бүлийн ойлголт харьцаа тэр бүхэнд бас их аюугаа хөрөх юм бол бас таалмжиг нөхцөл хөрөх юм бол бас их хөндөөр нүлээлдэг. За өгөөдөөхэд бас сэтгэл санааны хямралд оруулдаг, стресст ордог, гэр бүлийн харьцаач хямардаг тийм ээ. Тэгэхээр нэг л юмыг би одоо яг бүгдээрээ мэдээд аваасаа гэж би ингэж зорж хэлэхэд хүний папиллом вирус бол хамгийн түгээмэл вирусын нэг. Одоо бүр хамрын ханиад одоо хаасайг л гэдэг бол хамрын ханиад шиг л тийм түгээмэл вирусын нэг. Эмэгтэй хүн болгоны доотлол нь 80% гэдэг. Одоо бүх эмэгтэйчүүдийн 80-аас доошгүй хувь нь амьдралынхаа хугацаанд энэ вирусаар халдварлагддаг. Энэ тогтоогдсон. За эрэгтэйчүүд ялгаагүй байх. Тэр эрэгтэйчүүдээр нарийн судалгаа байхгүй. Тэгэхээр ер нь бараг хүн болгон амьдрах хугацаанд одоо хүссэн ч хүсээгүй ч халдварлагдаж байдаг ийм вирус гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг онцгой нэг хүн одоо бүр үнэхээр болохгүй да одоо ямар нэгэн онцгой гаж дадал зуршилтаа да онцгой эрсдэлтэй нэг халдвар авдаг юм биш. Хинч халдаж болдог. Яг хамрын ханиач вирус гэж ойлгох хэрэгтэй. Хинч өвдөж болох, халдаж болдог. Ер нь залуу эмэгтэйчүүдээс шинжилгээ авах юм бол ер нь баргаж толгой дараалал вирус эхэлнэ. Энэ вирус гарч ирнэ. Тэгэхээр вирус илэрж байна гэдэг маань умаазны хавдар үүснэ гэж юусоо ойлгож болохгүй. Тэгэхээр энэ их нарийн юм байна. Одоо ялангуяа нэрэл бас их нарийн байна тийм. Одоо ихэвчлэн хамгийн анх бэлгийн харьцаанд ороход л ер нь ихэвчлэн энэ вирусын халдварлагдах боломж хөндөр байдаг буюу тэгээ дараа нь хизээч халдварлагдсан байж болно. Яг тэдэд халдварлагдсан гэж хэн ч хэлхийн арга байхгүй. Тийм ээ тэр зөвхөн арьснаас арьсан талралагддаг шүү дээ. Одоо зүгээр яг бүр яг бэлгийн харьцаанд тэгээд тэр нэг яг тэр харьцаанд хөрөх албагүйгээр зүгээр л арьснаас арьсан гэж ойлгочих бас ойлгохгүй байх тийм. Одоо зүгээр л энэ арьснаас энэ арьсан талралагддаг гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд ингээд тэр залуу хүмүүст ихвчлэн ингээд залуу насанд талралагдчихад тэгээд 90 гаруй одоо хөв гэж ярьсан ч болно. Тохиолдол нь өөрөө явандаа хүний бие дархлаа систем цэвэршүүлж идэвхрүүлдэг. Биеийн байхгүй болчих. Буцаагаад идэрдэг гэсэн. Ерөөсөө л байхгүй болчих. Оронцгүй байхгүй болдог гэсэн. Маш цөөн тохиолдол нь тий. Одоо нэг 7-оос дээдл нь 10% гэж ярьдаг. Тэр нь бол ингээд бас хүний биеийн дархлаа систем нь ямар нэг тодорхойгоор тэрийгэ дийлэхгүй ингээд аргашаад байж идэг. Тий? Ингэж ойлгох хэрэгтэй. Ийм аргашаад байж байгаа тохиолдолд бусад одоо хавдар үүсч болох, өвчин эмгэг үүсч болох хүчин зүйл байж байгаа тохиолдолд одоо умаазны хавдартай холбож ярьдаг байхгүй юу? Алга? Тэгэхээр зүгээр гарцаагүй хавдар үүсгэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл. Гэхдээ вирус байна гэдэг чинь шууд хавдар үүснэ гэсэн үг ерөөсөө бас биш.